Сайн байцгаана үзэгчдээ хөгжөөн цэнгийн Чакак нэвтрүүлгийн амралтын өдрийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт менежер карьер институтын төлөөлөл Facebook School Club-ийн гишүүд за мөн Gem Generation Fitness Club-ийн тамирчид хүрэлцэн ирсэн байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За Gem Generation Fitness багийн тамирчид гэж юм л та. Тэгэхээр энэ баг маань баг биш, клуб биш, баг юм байна те. Энэ өдрийн мэндийг хүргэе. Gem Generation Fitness баг гэдэг маань 2014 оны 10 сарын 30-нд яг залуучууд санаа нэгдээд фитнес баг гэдэг хамт олныг бүрдүүлсэн. Энэ хамт олноороо залуучууд чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх, фитнес спортоор хичээлэх гэсэн зорилготой найзуудаараа нийлж фитнесийн баг үүсээд цаашдаа бүр энэ тамирчдын хэмжээнд улсын одоо хотын аруудын тэмцээнд орох тийм баг болж хувирсан. Тэгээд мөн яг 2014 оны энэ өдөр буюу бид нэр Gem Generation гэж фитнес клубыг байгуулад тэмцээний бүгдээрээ бас сургуульд бэлтгэлээ хийгээд тэгээд одоо манай өнөөдөр манай фитнес клубын яг 1 жилээ болж байгаа. Тэгээд давхараас залуучууд хэлэхэд 1 жилээ байна. Хэрэглэгч таны гар дээр хэвлэгдэн очиж байгаа бүтээгдэхүүн нэг бүрт бидний ажлын туршлага, мэрэгжлийн ур чадвар, технологийн дэвшил, хэрэглэгч харилцагчдын маань бидэнд хүлээлгсэн мэтгэл, хамгийн өндөр чанар бүх үйлчилгээг үзүүлэх бидний эрхэм зорилго шингэсэн байдаг. Unipress таны хүссэн бүхнийг сэтгэл танд хүртэл хэвлэнэ. Сайн байна уу? Та англи хэл сурахыг хүсэж байна уу? Бид таныг дэлхийн иргэн болгож, гадаад ертөнцид хөл тавих, хөтөж таних болох болно. Манай багш нар англи хэлний сургалтаа дэлхийн стандартын түвшинд явуулдаг. Бид тун өөрөм зараг өөрлөөр сургалтаа явуулж, англи хэлийг төрлөх хэрчээ эзэмших боломжийг танд олгоно. Манай цугласнаар та дэлхийн шилдэг ихтэй сургуульд суралцаж, өрсөлдөөн ихтэй ажил эрхлэх боломжтой болох юм. English World. Gem Generation-ы тамирчин Сонинбат. Тамирчин Баяр Жаргал. Менежер карьер институтын оюутан Нямжав байна. Тус институтын менежер Оюун Эрдэнэ. За мөн Facebook School Club-ийн гишүүн Чимэд Орж. Facebook School Club-ийн гишүүн Батсүрэн. Менежер карьерийн оюутан Батсайхан. Оюутан Ичин Хорлоо. Facebook School Club-ийн гишүүн Давгсран. Гишүүн Халиуна. За сүүлийн хоёр оролцогч маань Gem Generation багийн тамирчид болох Өр Болд, Анад нарын бүртгүүлээ оролцож байна. За менежер карьерийн институт бас ойн болж байгаа баг шүү те. Хэдэн жилийн ой болж байгаа лээ? Энэ жил манайх 10 жилийн тэмдэглэл өнгөрүүлж байгаа. Тэгээд манайх одоо энэ 10 жилийн ойгоо хугацаанд маш олон том ажлууд хийгдээд явж байгаа. За ямар ажлууд явагдаж байна? За манайх энэ 10 жилийнхаа ойг хугацаанд манайх 1 жилийн анги болон богино ангиудтай. Тэгээд энэ оюутнуудаа бусад оюутан залуучууд шиг оюутны эрх эдлэх төр боломжийг олгоод оюутны холбоотойгоо хамтран ажиллаад смарт карта хэрэглэдэг болсон байгаа. Тэгээд бас Монголын залуучуудын холбооны салбар зөвлөлөө байгуулсан байгаа. Тэгээд бас оюутнуудаа зориулаад кофе шоп те үнэгүй интернет орчин хичээлээ хийж суух тэр тухтай орчныг бүрдүүлж өгсөн маш олон ажлууд хийгдэж. 13-д очсон юм уу тий? Өмнө нэг Монгол 3-ын сайхан талд байсан мөлөө. Ер нь бол 13-т очиод нэлээд удаж байгаа шүү. Тийм лөө. За. Тодорхой хэмжээнд бас удаан хугацаанд үйл ажиллагаа явуулаад одоо ойгоо тэмдэглэж байгаа юм тий. За Facebook School Club гэж байна л да. Facebook School Club-ийн талаар мэдээлэл өгөөч. Чимд орж. Facebook School нь Facebook social media клуб нь бол анх 2012 онд нэгдсэн. Тэгээд өдгөө одоо яг 30,000 гаруй гишүүнтэй идэвхтэй байдаг 500 гаруй гишүүнтэй
Facebook School бол дотроо 13 ангид хуваагдаад тэгээд ангийн багш, ангийн дарга гээд хүүхдүүдэд үйл ажиллагаа явуулдаг. Дандаа хүмүүнлэгийн үйл ажиллагаа хийдэг ба. За ямар үйл ажиллагаа явуулж байна? Одоохондоо буу заа ингээд 2015 гээд эхлүүлж байгаа. Буу зайнаа. Тий. За яадаг вэ? Буу заа энэ 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа. Эхний жилдээ Сүхбаатар дүүрэг, 2 дахь жилдээ Баянзүрх дүүрэгт, одоо энэ жил болохоор Сонгой хайрхан дүүрэгт ни ядуу тийм нийгэм одоо тиймэрхүү хүмүүс зориулагдсан. Тийм одоо буу заа юм байгаа. Энэ нь болохоор нэг айлд 1500 бууз, тэгээд нүүрс, тэгээд бусад сүүм гэх материалуудыг бэлтгэж цагаан сарын тий бэлтгэлийг нь базааж өгч байгаа юм байна тий. За буу заа ингэ сонирхолтой юм байна тий. За өөр ямар төрлийн аян зохион байгуулж байна? Facebook, сошиал орчинд бас нэлээд олон төрлийн клубүүд байна тий. Тус бүртээ өөр төрлийн үйл ажиллагаа явуулаад хүмүүс туслаад яваад байгаа шүү тий. Зарим бас хүмүүст тэр тус нь хүрч чадахгүй байх гэж бас өнөөдөр яригдж байна тий. Нийт юу энэ 3 жилийн хугацаанд бол 200 гаруй хүмүүнлэгийн ажил хийсэн байгаа. За хичнээн хүн амарсан юм. Энд бол нийт яг Facebook School-ийн 500 гаруй гишүүд тэгээд бусад ивент итгэж байгууллагууд эдгээр хамтарсан байгаа. Чакак нэвтрүүлэг бол 4 үеэс бүрддэг. Эхний үе бол танин мэдхийн асуулт, 2 дахь үе бол IQ, 3 дахь үе зураг нүдлэх, сүүлийн үе болох ая таах гэд 4 үеэс бүрддэг. Тэгэхээр хамгийн эхний үе болох танин мэдхийн үе дээр бүгд оролцгоё. Танин мэдхийн үе дээр бидний зүгээс 2 асуултыг асууна. Тэрхүү 2 асуултанд та бүхний урд тавьсан байгаа самбар дээр зөв хариултыг өгөөд тэгээд зэрэг өргөх юм байнамаа. За бэлэн үү бүгдээрээ? За асуултанд оръё. Ямар улсад усан дээр хөвдөг сургууль байдаг вэ гэж байна? Ямар улсад усан дээр хөвөнгөө хичээл заадаг сургууль байдаг юм болоо? Саяхан нэг мэдээгээр л яваадсан да. Дандаа үер болдог ч гэдэг юм уу тийм газар учраас сургууль нь далаа дээр байдаг юм байна. Усан завин дээр шууд сургууль нь хичээлээ заагаа явчихдаг юм байна гэсэн. Ямар улс байж болох вэ? Хоорондоо ярьж байгаад тэгэхээр зэрэг Азийн улсуудын аль нэг улс байж таарах гэдэг юм. За 5 секунд самбар дээр бичээрэй. Нэг л улсын нэрийг бичнэ. Нэг л улс. 5 4 3 2 1. За самбар өргөе бүгдээрээ. За За эхлээд эхний Сонинбат Баяр Жаргал хоёр. Яг энэ тхийг авсан юм. Хүн ам ихтэй. Хүн ам. Тэгээд жоохон одоо ядуу буура хүмүүс нийгмийн эзэг давхар хүмүүс арай их тэгээд жоохон тийм талаар ярьж магадгүй шүү дээ. Ядуу буурай хүмүүс их илбэг байдаг, эмзэг давхархын их байдаг учраас энэ тхийг гэж бодож байна уу те? За хоёр дахь суудлын дээр сууж байгаа менежер карьерийн институтийн төлөөллөөс Тайван гэсэн байна тий. За яагаад Тайван хамгийн жижиг аралтай жижиг улс гэж бодчихгүй тэгэл сандраас юм биччихлээ. Сандраас тий. Зүгээр таагаад биччихсэн тий. Тэр нь таахад байх л та угаасаа энэ. Тэгээ ерөнхийдөө таачлаа л да. Тайланд гэж чичгэж байгаа тэгээ Тайван болоо. За тэгэл ямар ч хэлсэн манай хүн биччихлээ. Тайванланд. За Тайван тэгэл. Тайван гэ таацсан. За тэн дээр нь Чимэд дорж Батцүрэн хоёр Таиланд гэсэн байна л да. За ягаад Таиланд? Таиланд гэдэг утга нь болохоор яг цунами гэдэг утгаараа илүү нөгөө нэг болдог гэдэг утгаараа Таиланд гэж. Цунами их болдог гэж бодсноо. Тий. За тийч одоо Таиландыг бас бүгдээрээ таасан байгаа. За дээдлийн 3 бол гуруула Япон гэдэг авсан байна л да. За тус бүртэн сонсъё те. За танаа баг. Хөгжлийн хувьд бол Аазтай бас өндөр улс болохоор хөгдөг сургууль юм. Тэр утгаараа яг Японд иж магадгүй гэж боддог юм. Япон гэж. Өндөр хөгжилтэй орн болохоор усан дээр сургууль нь орж иж магадгүй гэж бодсон тийм. Ерөнхийдөө нөгөө бас нөгөө тэр далай арлын орн болохоор цунами янз бүрийн өвчтдөг. Тэгээд уус арал дээр хөвж байгаа болохоор. Тэгээд ерөнхийдөө баг тэр улс маань өөр баг хөвж байгаа. За. Өрболт Ананд хоёрын хувьд юу гэж бодож байна? Бас ялгаагүй.
Бисэн дээр ихээр нустай ойролцоо орн бас их тэгэхээр хөгжид бас өндөртэй орн. Дээрээс нь бас их цунамид хүртдэг орн гэхээр Япон болоо гэж таамагласан. Гэтэ өөрөө хичээсэн нь саяхан мэдээгээр гарсан гэхээр сая Тайваны болоо онгоцно гэдэг нь сонсож тэгэхээр бас Тайваны юм болоо гэж хэрэгэлцэж байгаа. Тэгээ за Япон гэл. Зөв хариулт бол Бангладеш гэдэг улс байдаг тий мэдхүү. Оо тийштэй гэдэг. Зүгээр Бангладеш гэдэг улс Азад байдаг л гэж мэдхээс түүнээс яг Бангладешт яг тийм байсан гэ та хүний толгойд харж ороогүй байх гэж бодож байна. Бангладеш жилд 2 удаа аимшигтай үеэр нүүрлэж олон сая хүн хуурай газраас салж цахилгаан эрчим хүчнээс эхлээд өөрийн хэрэгцээний бүтээгдэхүүнээ авах аргагүйд хүрдэг байна. Мэдээж хүүхдүүд ч сургуульд явж чадахгүй болно. Жил бүр нүүрлдэг энэ үерээс үүдэлтэй асуудалтай тэмцэхийн тулд Шитхула Санирвар Санста төрийн бас байгууллага гайхалтай санаа бодож олжээ. Энэ бол хөвдөг байшин анагаахын төв сургуулиуд юм. Төрийн бас байгууллага завин дээрх сургууль 100 нээснээс гадна завин дээрх сургууль тус бүрт нарны зайнаас шаардлагатай эрчим хүчээ авдаг зөөврөн компьютер, интернет багахан номын сангаар хангагдсан байна. Түүнчлэн энэ сургууль өглөө бүр хүүхдүүдээ гэрээс нь авч хичээл дуусмагц гэр гэрт нь хүргэж өгдөг. Яг л сургуулийн автобусны зарчмаар үйлчилдэг гинэ. 2002 онд энэ сургууль нэгдснээс хойш 70,000 гаруй хүүхэд ийм сургуулиас боловсрал олж авчээ. Таны мэдхийн 2 дахь асуултанд бүгдээ орцгоё. Таны мэдхийн 2 дахь асуулт ямар асуудал байж болов вэ? Дамдангийн Сүхбаатар цагаан дээлт Дамдангийн Сүхбаатарын мэндэлсний хэдэн жилийн ой энэ жил тохиож байна вэ? Дээд Сүхбаатарын мэндэлсний хэдэн жилийн ой энэ жил тохиож байгаа вэ? За нэгэндээ харуулахгүй шүү битсэн болвол жоохон нуугаарай. Оноогоо хадгалах хэрэгтэй. Хувьсгал хийгээ явж ирсэн хүн шүү дээ. Жоохон барагцаагаар ингээл хэдэн он байх таа гэж юм уу те. 21 онд хэдэн настай байсан бэ? За бичсэн үү? 10 9 8 7 6 5 болцсон уу? За болцсон бол зэрэг дээшээ самраа үргэе. 1 2 3 За хойноос самраа харуулаарай. Өөрлөгөө харуулсан гэж. Онхгээд за эхнээсээ Сонинбат Баян жаргал тий 122 жилийн ой гэж тий. Яагаад гэж одоо хуулцсан уу? Сүхбаатар 1893 онд мэдсэн. 1893 онд мэдсэн. Хаанаас сонссон? Тэгээд телевизээр үлдээсгээл мэдээнээс сонсчихсан. За тэгвэл Оюкагийн баг нөгөө нэг мэдээгээр фэйсбүүкээр л уншсан. Тэгээд бас нөгөө нэг залуучуудын Монголын залуучуудын холбоог анх үүсгэн байгуулж ирсэн гэдэг утгаар нь бас хүлээж авч ирсэн. Тийм. Та хоёр бас манай хоёр залуу. Тэг ерөнхийдөө барагцаалал авчлаа л да. Тий, ер нь 20 барагцаагаараа төрсөд юу болж ирсэн тэрийг нэг хальт үдсэн тэгээд ерөнхийдөө лой тогтоолсон за тэр авцаа байгаа хатаар гэж бодоод байл. Гэж бодсноо чимтаач. За, дээдлийн манай хоёр оюутан Батсайхан 40 гаруй. Өдөр бид нэг залуучуудын холбоонд ирсэн байхгүй юу? За. Тэгээд тэрэн дээр нэг залуучуудын холбоонд танилцуулга ярьжсэн. 122 жил гэжсэн тий. За манай хоёр залуу юу гэж бод? 121 баг гэж энэ саяхан нэг 120 жилийн ой гэдэг. Саяхан өнгөрсөн жил үү? Өнгөрсөн жил 121 жилийн ой маа гэдэг нэг. Саяхан л 120 жилийн ой гэж асуусан тэгээд. За. Өр болт ананд хоёрын хувьд ягаад 120 жил гэж вэ? Тэр өсөн гэдэг багцаалал авцсан л та. Багцаалал. Гэтэ юу юм бэ? 100 түрүү жилийн тохиоллоор нь гэж одоо 120 гэж уг нь 121 юм байна л та. Гэтэ 27 наснда өнөө 28 наснда нас орсон гэдгийг нь ингээд багцаалж авч үзээ. 21 онд нас орсон гэхээр тэмчэнээс нь шууд хас чанаас нь хөөгөл за 1893 оны 94 онд л төрсэн юм байна. Тэгээд ойлоо шатсан гэж бодлоо да. За зөв хариулт болвол 122 жил байсан байна.
Их Жанжин Сүхбаатарын үндэсний 122 жилийн ойн өдөр тохиож байна. Тэрээр 1893 оны 2 дугаар сарын 2-ны өдөр 8 хотноос Эцэнхан аймгийн Ёстбейс Дорж Жавын хошууны харьяат ард дамжны гэрт төржээ. Сүхбаатар нь 1921 онд зөвлөлт холбоот улстай гэрээ байгуулах Монголын засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцож, найрамдлын гэрээнд гарын үс үзурж, эх орныхоо эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө мятрашгүй тэмцэж, ардын хувьсгалыг мандуулахад ард түмний хөтлөмж жолоодсон түүхэн гавьяатай хүн юм а. 122 жилийг 4 оролцогч 4 баг 100 хариултыг ирүүлж чадсан тий. Танай баг 122 жил тий. За тийм учраас чупа чупсаар шагнана. Таны мэдгүй үе дээр бол 2 асуултыг асуусан. 2 асуултын сүүлийн асуултан дээр манай 4 баг нэг оноог авч чадсан. Тэгэхээр дараагийн үе болох IQ үе дээр бүгдээ уулзъя. IQ үе дээр 2 асуултыг та бүхнээс асуух болно. IQ үе. Хөгжил зүйн чакрак нэвтрүүлгийн 2 дахь үе болох IQ сорих үе эхлэж байна. Тэгэхээр манай өнөөдрийн нэвтрүүлэгт Manager Career Institute-ийн төлөөлөл Facebook School Club Gen Generation Fitness багийн тамирчид оролцож байгаа билээ. Ингээд IQ үе дээр мөн түрүүний таны мэдхүйтэй адилхан 2 асуултыг асуух болно. Багаараа та бүхэн хоорондоо ярьж байгаад асуултандаа хариулаад самбар дээр бичээд 100 хариултыг зэрэг өргөж үзүүлэх болно. За ингээд эхний IQ асуултыг бүгдээрээ харцгаая. За нэг сайхан далайн эрэг дээр 3 залуу усанд шумбаж гарч ирсэн. За тэгэхдээ нэгнийх нь ус нороогүй. Энэ яагаад вэ? Зүгээр царайг нь харсаар хагаад юу асуусан нь анзаарсангүй юу? 3 залуу далайн эрэг дээр шумбаад гараад ирсэн юм байна л та. Тэгсэн нэгнийх нь ус нороогүй юм байна. Яагаад вэ гэж асуулт байна. Асуултаа бичсэн бол бусдаасаа бас нуугаарай. Асуултуудаа авцах үедээ яг хойдлынхан хүмүүсийн асуултууданд автсан байх үедээ харж чагаад болцсноо. Болсон. За бүгд зэрэг самраа үргэе. Таяр яагаад энэ манай голын хоёр юу хийгээд байгаа? Хойно өргөцсөн. Үүрээд байгаа юм уу? За эхлээд Баян жаргал Сонирбат хоёр халдсан гэсэн байна тий. За яагаад халдсан байж болох вэ? Тайлбарлая тий. 3 залуу гарч ирсний. Нэг нь усан нороогүй байсан толгой тий. Тэгэл яхаа өсгөө болохоор. Өсгөө болохоор. За. Тэр нь босод оролцогчд бол бүгдээрээ халдсан байсан гэж явцсан байна тий. Тэр зөв хариулт бол одоо дэлгэцэнд анхаарал хандуулснаар зөв хариултыг өгөх боломжтой. Нэгнийх нь ус яагаад нороогүй вэ? Нэг нь халдсан байсан. За. Нэг нь халдсан байсан юм байна. Тэгэхээр энэ асуултан дээр бүгдээрээ 6 баг зургуулаа оноо авсан учраас сургуулийг нь 6 чупа чупсаар шагная. За дараагийн IQ асуултыг бүгдээрээ харцгаая. Надад хідэн ширхэг алим, чамд хідэн ширхэг алим байжээ. Чи надад нэг алим өгөхөд би чамаас дахин нэг алимаар илүү болно. Дараа нь би чамд нэг алим өгөхөд бид хоёрт байгаа алимны тоо тэнцсэн бол надад хэд чамд хэдэн алим байсан бэ? За сайн бодоорой. 5 4 3 2 1. За самбар дээр бичсэн үү? Тоо бичих ёстой шүү дээ. Тэ? Тоо бичих. Асуулт ерөнхийдөө ойлгомжтой байгаа гэж бодож байна. Чи надад нэг алим өгөхөд би чамаас дахин нэг алимаар илүү болно. Дараа нь би чамд нэг алим өгөхөд бид хоёрт байгаа алимны тоо тэнцсэн бол надад чамд хэдэн алим болох вэ? Эхлээд Баян жаргал Сонирбат хоёрыг харьцах 2 гэсэн байна л да. Чамд 2 алим, надад 2 алим гэсэн байна л да. Яагаад юм болоо? Тайлбарлая тий. Ер нь бол яхаа нэг хийж болно тий. Хийж болно гэж. За. 2 одоо надад чамд одоо адил тооны алим байсан.
Угаасаа анханасаа адил тооны алим байсан гэж юу? Бодолтон дээр нь байгаа шүү дээ. Бодолтон дээр нь чи надад нэг алим өгөхөд би чамаас дахин нэг алимаар илүү болно. Дараа нь би чамд нэг алим өгөхөд бид хоёрт байгаа алимны тоо тэнцсэн бол гэж байна л да. За танах оюун гэрэл нэмж аваа 4 гэж байна уу? 4 алим анханасаа тэр байсан гэхлээ. За тэгвэл за 4 алим байсан бол за 4 алимны тэгэхээр чи надад нэг алим өгөхөд 2 алимаас илүү 2 алимаар илүү болчих жоох байхгүй. Нэгэндээ нэг алим өгөхөд тэгсэн бастай чи надад нэг алим би чамаас дахин нэг алимаар илүү болно гэхээр 2 алимаар илүү. Дөрөөсөө нөгөө төгтөө нэг нөхцөр чинь 5 3 болчих чинь нэг 2 алимаар илүү болчих жоо. Тэгээ буцаад дараа нь би чамд нэг алим өгөхөд бид хоёрт байгаа алимны тоо тэнцсэн бол надад хэд чамд хэд байсан бэ гэхээр анхандаа 4 алимтай л байсан. Анханасаа дахин нэг алим гэдэг маань чи надад нэг алим өгөхөд би чамаас нэг алимаар дахин нэг алимаар байхгүй юу? Дахин нэг хэлсэн байгаа шүү дээ. Тэгэхээр 2 алимаар илүү гэсэн үг. Тий. Тэгсэн хэрнээ би буцаагаад алим өгөх юм бол нэг алим яг тэнцчихэд байна гэдэг байна. Хойтлын бат сайхан Хичин хорол 2 нэг гэж бичсэн байх. Нэг юм уу? Нэг алим байсан. Нэг нь 3, нэг нь 1 байлаа гэхэр чинь одоо яг 3-тай 1 рүүгээ өгч штэ. Тэгэхээр тэнцгээд байгаа байхгүй юу? Эсвэл 4 ч юм уу 3 байхаар одоо адилхан 3 алимтай штэ. Чи би одоо ийшээ нэг алим өгчгөр эн чинь 4 алимтай болоод би 2 алимтай үлдээд 2 зүрх гараад байгаа үстэй. За. Тэгэхээр эн чинь бодолт нь болохоор зөвхөн нэгээр илүү алим болно л гэж. Дахин нэг алим. Хоёрын хүрч нь хоёр штэ. Дахин нэг алимаар гээд байгаа байхгүй. Энгийн дээр ботсон л та. Тэгээд 3 байжгаад эхний 3-тай өн дараагийн 3-тай өн төгөлөр 4 болно. Тэгээ 4-2-ийн харьцаад болохоор дахин нэг илүү олж байгаа гэсэн үг. Тэгээ буцаад 4-тай өн 2-тай өн төгөлөр 3 болоод тэгээ алимны тоо тэнцээ байгаа гэсэн үг. Тэгээ 3. За дараагийн Shame Generation-ы дахин нэг гэхэд хамгийн багт болж одоо 3-3-аас ийш нэг 4-2-ын зөрүүтэй болчихж байгаа. Тэгээ дунд 2 алимны зөрүүтэй. Тэгэхээр хамгийн багаасаа яг нэг дахин гэхээр чинь 2 дээр 2-ыг нэг 2-ын квадрат таагаад байгаа шүү дээ. Тэгээд яг буцаагаар ихтэй их нь нэг алимаа зөрүүлээд өгөхөөр 3 гэсэн харьцаатай тэнцэж байгаа юм байна. За. Тэгэхээр зөв хариулт нь бол манай 6 баг донд нэгд нь ч байхгүй байна. Зөв хариултыг та нарт хэлж өгвөл одоо та нар бодоод мэдчих байх гэж найдаж байна. Тэгэхээр зөв хариулт бол чамд 5 алим, надад 7 алим байсан гэсэн хариулт байна. Та нарын тоонууд дандаа тэгш тоонууд байгаа байхгүй юу? Тэгш тоонууд яа гэдэг. Энэ бол 5 болно, 7 эсвэл 4 болно, 6 ч тийм үү. Тийм хариулт байх боломжтой байхгүй юу? Тэгсэн та нарын бүгднгийн чинь хариултууд бол бүгдээрээ ижил тооны хариулт байсан байна. Тэгэхээр харамсалтай оноо авч чадсангүй. Тэгэхээр оноо авч чадаагүй 2 баг байгаа. Сүүлийн хойтлын 2 баг байгаа. Хойтлын 2 багаас арай нэг гайгүй бирта гэсэн нэг залууг тайснаа урьж байна. Хамгийн тасархай оноо багтаа явж исэн 2 багаас нэг гишүүнийг гаргаж ирж байгаа. Өөр болдоос миний зүгээс нэг асуулт асууна. Тэр асуултанд хэрвээ зөв хариулж чадах юм бол тогн цохиулахгүй, буруу хариулах юм бол дороосоо тог авна гэж байгаа. Тэгээ жоохон эдс эсэргээ те 17 наснда дэлхийн авраг болсон хөл бөмбөгчин 2 байдгийн нэг нь 17 наснда юм биш. Нэг нь Пеле. Нөгөөх нь хин байж болох бай. Хөл бөмбөг үздэг үү? Үздэг шүү дээ. Үздэг үү? Үздэг. Тийм үү. Сакс. Ер нь юу үздэг вэ? Нэг спорт гэл. Спорт нэг сонирхдаг шүү дээ. Хөл бөмбөг саксыг үздэг юм аа. Тийм үү. Хөл бөмбөг сакс үздэг үү хэр гайхаад юм л да. Зөвхөн фитнес тийм. Өмнө тэгээ бокс тоглодог байсан. Бокс нь ч бокс. За. Тэгвэл одоо энэ дэр таахан дээ тий. Ядч нэг хөл бөмбөгч тань мэт ямар нэг алдартай. За. 17 наснда дэлхийн авраг болсон ямар хөл бөмбөгч байх боломжтой вэ? Нэг нь Пеле бол нөгөөх нь Пеле чи ямар хүн байдаг вэ? Цагаан арьстай хүн байдаг үү? Аа бах уу. Мэдхгүй. Аз хүн аа? Аз биш. Аз биш. Ямар хүн? Бразилын. Гинэ. Бразил гинэ. Пеле гэдэг бас кофе гэдэг тий. За тэгвэл нэг нэр хэлээ. За. Анхаар
Таа ч юм уу те. За таа ч дөө кака гэдэг. Кака гэж байна. За кака биш юм байна. Биш юм уу? За тэгэхээр би нэг дөрвөн хариултыг өгье. Энэ дөрвөөс аль нэгийг нь та авах боломжтой. Эдэн Мирослав Клозе Германы те. Бидэн Роналдо, Сидэн Зинедин Зидан, Дидэн Лионел Месси. Эдгээр дөрвийн ABCD эдэн дөрвөн хариултын аль нэг нь зөв байна. Месси гэж бодож байна уу? Хаг ямар вэ? Хүчтэй. Хүчтэй байна. Гайгүй үстэй. Гайгүй. Доороо жоохон норж морцсон юм биш үү? Хойдугаас босохгүй байх юм. За тэгэхээр зөв хариулт бол Роналдо байсан юм байна. Роналдог бас мэдэхгүй юу? Кристиано Роналдо. Юу Бразил Роналдо юу? Тий. Уртстай мэдэрнэ. За бас мэддэг юм дээ. Тэгэхээр Роналдо бол 17 наснда дэлхийн аварга болсон. Пелегийн дараагийн хөл бөмбөгч юм байна. За мэдлэгтэн бас нэг жоохон ч гэсэн нэмэр болсон байх гэж найдаж байна. За дараагийн оролцогч. Ямар төрлийн асуултанд хариулаа явуучих гэж бодож байна. Гайгүй гэж бодож байна. Гайгүй хөө. Тэгээд одоо ямар ч байсан. Ямар ч байсан хамаагүй юу? Шууд таагаа явуучих уу? Мэдхгүй л тэгээд шууд таагаал явчих. Дэлхийн хамгийн анхны сансарт ниссэн сармагчин хэн гэдэг байсан бэ гэж. Анх удаага сансарт ниссэн сармагчин хэн гэж нэрлэдэг байсан болоо. Та хэрвээ мэдхгүй л байх л та тий таах байх уу? Юу нохооныхын нэрийг л ямар ч мэддэг юм. Нохооны лайка гэж нохоо Оросод нисгсэн тий. Лайка. За сармагчин гэж юм л та. Сармагчин одоо яг дэлхийн анхны сармагчин сансарт ниссэн сармагчин хэн гэдэг юм болоо. Та хэрвээ пуужин зохиогоол сансарлуу сармагчин хөөрөх байсан бол сармагчиндаа хэн гэж нэрлэх байсан бэ? Мэдхгүй яг юу гэж нэрх байсан. Супермен гинөө Укун гэд нэр өгч байсан юм уу? За таагаад нэг нэр хэлье те. 3 үсэгтэй би танд төхүүлж өгье. 3 үсэгтэй нэр байна. 3 үсэгтэй нэр гэхээр нэг жоохон хочилсан нэр байж болох юм те. 3 үсэг. Юли гэж. Юли. Юли. Юли Цезар гэдгийг зөв Цезарийн нэр өгч байгаа юм уу? Тэг Юли гэж байж магадгүй. Юли байж магадгүй. Юли биш юм байна. Тэгэхээр дөрвөн хариулт байна. Эйдэн Хам, Бидэн Сэм, Сидэн Луис, дөрөвдөн Дидэн Ник гэж байна. Хам, Сэм, Луис, Ник гэсэн. Сэм. 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 Эсвэл Ник уу? Хам уу? Хам Сэм Ник. Хам юм бол. Хам юм болов уу? Сэм биш үү? Сэм прото. Гэхдээ арай биш хаа. Ник биш үү? Хүний нэр арай биш хаа. Хүний нэр биш хаа. Яг тийм хүнтэй ойртой нэр биш хаа. Хаан байж магадгүй. Хаан байж магадгүй. За зөв хариуллаа. Зөв хариулж дахин тог авах эрсдлээс гарч чадлаа. Хэрэглэгч таны гар дээр хэвлэгдэн очиж байгаа бүтээгдэхүүн нэг бүрт бидний ажлын туршлага, мэрэгжлийн ур чадвар, технологийн дэвшил, хэрэглэгч харилцагчдын маань бидэнд хүлээлгсэн мэтгэл, хамгийн өндөр чанар бүх үйлчлэгийг үзүүлэх бидний эрхэм зорилго шингэсэн байдаг. Юнипресс таны хүссэн бүхнийг сэтгэл танд хүртэл хэвлэнэ. Сайн байна уу? Та англи хэл сурахыг хүсэж байна уу? Бид таныг дэлхийн иргэн болгож, гадаад ертөнцид хөл тавих, хөтөж таних болох болно. Манай багш нар англи хэлний сургалтаа дэлхийн стандартын түвшинд явуулдаг. Бид тун өөрийн зараг барилаар сургалтаа явуулж, англи хэлийг төрлөх хэрчээ эзэмших боломжийг танд олгоно. Манай цугласнаар та дэлхийн шилдэг ихтэй сургуульд суралцаж, өрсөлдөөн ихтэй ажил эрхлэх боломжтой болох юм. English World. Чакаг нэвтрүүлгийн IQ үе өндөрлөж, дараагийн 3 дахь үе болох зураг нүүдлэх үе эхлэж байна. Зураг нүүдлэх үе дээр бидний зүгээс 2 зургийг бэлдсэн байгаа. Нэг зурган дээрээс 6 оног авах боломжтой. Яагаад гэвэл бидний зүгээс тэр зурагтай холбоотой 6 асуултыг асуув. Тэр 6 асуултанд зургуулалд нь хариулж чадсан баг 6 оног авах боломжтой. Ингээд эхний зургийг бүгдээрээ харцгаая. За, Пиноккиотой холбоотой зураг байна. Сайтар хараарай. 6 асуултыг та бүхнээс асуух болно. Зарим нь маш амархан асуултууд байгаа. Зарим нь хэцүү байх магадлалтай. За харж дууссан уу? Босноо. За зургийг авъя.
асуух тоолон та бүхэн зөв хариултыг самбар дээр бичээд зэрэг үргэж үзүүлэх болно. За эхний асуулт. Пиноккио юун дотор байсан бэ? За буян жаргал Сонинбат хоёр шууны тор гэсэн байна. Нямжаа аюу эрдэнэ тор, шууны өөр тор, шууны тор. Нэг оноог багтаа авч чадлаа. Дараагийн 2 дахь асуулт. Хідэн шуу байсан бэ? Саяын зурган дээр хідэн шуу байсан бэ? Хөрхөн өнгөтэй шуунууд байсан те. Ямар өнгийн шуунууд байлаа? Хамгийн гол асуулт бол хідэн шуу байсан бэ гэж асуусан байгаа. За. Хоорондоо ярилцаж дууссан бол самбар дээрээ бичээд үргийг дуусна. За манай голын. За сүүлийн 2 оролцогч маань 4 дахь ширээний оролцогчид 4 шуу гэсэн тий. За эхлээд Баян жаргал Сонинбат 2 шуу гэсэн байна тий. За дараагийн оролцогчд маань 2 шуу. Зөвөр өнгөтэй бичсэн байх шүү тий. Хар ягаан гэж нөө. Синхэр ягаан гэсэн байна. За дараагийн 2 оролцогч маань 2 гэсэн байна. Та 2 бол 4 гэсэн байгаа юм тий. 4 3 гэсэн байна. За тэгэхээр зөв хариулт бол 2 шуу байсан байна. Тэгэхээр зэрэг хойтлын 3 ширээ бол ямар ч оноо авч чадсангүй. Гурав дахь асуулт зургтай холбоотой. Пиноккио ямар өнгийн гуталтай байсан бэ? Пиноккио ямар өнгийн гуталтай байсан бэ? Энэ бол тагнуулын оюутнуудаас асуудаг асуултууд байт юм л да. Цагаан гуталтай байсан гэж бодож байна тий. За дараагийн улаан хөрөн. Нэг улаан хөрөн тий нэг бор хөрөн альны нэг тийм бор хэлээд нэг гээд нэг бор хөрөн юм байна. Бор хөрөнийг нь авч байна. За. Улаан хөрөн. Гэтэ тэр чинь хараа нэг юм нөгөө нэг сүтрэн тусаа тэгээд улаан хөрөн бас байсан байхгүй. Нэг жаахан яг л нэг өнгөл байсан гэж би ойлгоод би нэг л өнгө. За улаан хөрөн. Бор хөрөн. За тэнд улаан хөрөн гэсэн. Улаан хөрөн. Яа бүгдээ нэгнээсээ хуулцсан юм шиг улаан хөрөн болоо явчих. Цагаан хартай. За улаан гутал гэж байна тий. За тэгвэл зөв хариулт нь бол бор өнгө байсан юм байна. Зөвхөн бор өнгийг авсан байгаа. Хөрөн мөрөн гэх юм болоод ер нь жоохон арай салаа ойлголт болоо явчих юм шиг байна. За тэгэхээр аль баг оноо авч чадсангүй тэнд улаан цагаан гэдэг хэлсэн тий. Дөрөв дэх асуулт. Пиноккио хэдэн хуруутай байсан бэ? Пиноккио хэдэн хуруутай байсан бэ? Пиноккио хэдэн хуруутай байсан бэ? Гарныхан хоёр гарныхан хуруутай. Тэгээ гарны хуруу. Нэг гарандаа л хэдэн хуруутай байсан бэ? Нэг гарандаа 8 хуруу болцсон юм гэж нэг үү. Нэг гарандаа хэдэн хуруутай байсан бэ? За 4 бүгдээрээ 4 гэсэн байна. Тэр зөв хариулт бол 4 байсан юм байна. 4 хуруутай байсан байна. Шидтэн обруч зүүсэн байсан тий. Тэр обруч нь ямар өнгөтэй байсан бэ? Шидтэнгийн обруч ямар өнгөтэй байсан бэ? Шидтэнгийн обруч ямар өнгөтэй байсан бэ? За. За таарыг харъя. Цинхэр гэсэн байна. Тэр бүгдээрээ нэг оноорнуудыг авсан байгаа. Пиноккио энэ хэцүү байж магадгүй гэж бодож байна. Пиноккио ямар өнгийн малгайтай байсан бэ? Санаж байгаа хүн байхгүй гэж найдаж байна. Таагаад ямар нэг өнгө ч юм уу эсвэл өнгөхгүй ч гэдэм үү, юу ч гэдэм те, цагаан ч гэдэм үү тийм юм. За. Пиноккио ямар өнгийн малгайтай байсан бэ? За Баян жаргал Ононбат 2 улаан гэсэн байна тий. Сонинбат. Тий. Улаан
Таасан уу? Таасан. За. Манай хоёр нэмж оюун эрдэлт хоёр. Цэнхэр улаан юм уу? Улаан малгайтай. За. Шар гэж байна те. Бацурын. За шар. Тэгэхээр эндээс зөвхөн зөв хариултыг 1 2 3 4 баг зөв хариултыг өгч чадлаа. Шар өгдөө байсан байгаа. Баяр хүргэе. Шакас нэвтрүүлгийн зураг таавар үргэлжилж байна. Зураг нүдлэх үе. Тэгэхээр дараагийн 2 дахь зураг нүдлэх хэсэг маань ирээд байна. За тэгээд 2 дахь зураг маань ямар зураг байх нэ бүгдээ дэлгэцэн анхаарлаа хандуулъя. Том Jerry хүүхэлдэйн киног бол та бүхэн багтаа үзэж үзсэн байх. Энэ зургийг сайтар хараарай. Энэ зургнаас юу ч асууж магадгүй. Гэхдээ энэ удаад бол 6 оноог өгөхгүй 3-аас дээш оноог авч чадах юм бол 1 оноо. 1 чихрээр 1 чупа чугсаар шагнахаар боллоо. За 6 сайтар хараарай. Том Jerry хоёр юу хийж байна вэ? Энэ зурагтай холбоотой 6 асуултыг би та бүхнээс асуух болно. За зургийг авчи. Эхний асуулт. Jerry юу ярьж байсан бэ? Jerry гэдэг чинь юу вэ? Хин блэ? Муурны лөө хин блэ? Jerry юу барьж байсан бэ? Гартаа юу ярьж байсан бэ? За, зэрэг өгчээ. Олцсноо. Нэрч мэддгүй. За. Баян жаргал Сонинбат алх дантуу Нямжаа оюутан модны алх дантуу алх мантуу гинөө. Дантуу модон дантуу. За зөв хариултыг өгч чадлаа бүгдээрээ. 1 оноог авч чадлаа. Дараагийн асуулт энэ хоёрын хэн малгайтай байсан бэ? Хэн малгай өмссөн байсан бэ? За бүгдээрээ Jerry гэж дөрөв зургуулаа Jerry гэсэн байна. За зөв хариултыг бас өгсөн байна. За энэ ер нь жоохон амархан асуултууд, амархан зураг өгсөн болоо гэж бодож байна. Томми аманд юу байсан бэ? Томми аманд юу байсан бэ? 1 2 3. За үргэлж кекс юм. За. Кексик. Одоо өөрчлөхгүй шүү. Зурсан бичснийхаа дараагаар өөрчлөхгүй. За манай хоёр залуу самраа үргэе. За эхнээсээ кек байсан гэж харсан уу? Доор нь кек ингээ хаглаа тавьсан байх шүүсэн тий. За кек байсан гэж үзэж байна. За дараагийн оролцогч бушиг. Дараагийн Батцүрэн бушиг. Шимэд дор хоёр бушиг. Танаа бас кекс гэж үзсэн үү? Эндээс хуулна гэж баймаргүй тий. Тэгэхээр кекс шиг харагдсан болоо. Амд байж учраас би кекс лэн. Яг тэгж л харсан шүү дээ. Амд нь кекс байх гэж харсан тий. За бусад оролцогчд бол 1 оноонуудыг авч чадлаа. Дараагийн асуулт. Том Jerry хоёрын хэн инээж байсан бэ? Хэн нь инээж байсан юм болоо? Том ам дотроо кекс хийжээд инээж исэн юм болоо. Яаж исэн юм бол юм уу те? За. Jerry. За зөв хариулт нь мэдээж Jerry байсан байна. Том хідэн сахалтай байсан бэ? Том хідэн сахалтай байсан бэ? Том хідэн сахалтай байсан бэ? Том. За, Баян жаргал Сонинбат хоёр 4 сахал гэсэн. Нямжаа оюутан 4 сахал. Батцүрэн Шимэд дорж 2 4. Эхний урдлын 3 бол дөрүүлээ гуруулаад 4 гэсэн мэ те. За Батцайхан Ичин 22 чинь 5 гэсэн үү? Сондгой сахалтай байсан уу? Нэг унтсан. 5 байсан уу? Яалтчгүй. За сүүлд нь үзээрэй зураг. 4 танах 6 гэсэн үү? Яагаад? Google-тэн дээр л 3 Тэр чинь
саяын зурган дээр гэж байгаа шүү дээ. Тэгээд бас анги дээр өөр сахалтай байж магадгүй тийм. Тэгэхээр зэрэг зөв хариулт нь бол 4 сахал байсан байна. 4 сахал гэсэн зөв хариултыг өгсөн 4 баг байгаа тийм. Энэ зурган дээр Том, Jerry хоёрын хэн шүд байхгүй, шүдгүй байсан бэ? Том, Jerry хоёрын хэн шүдгүй байсан бэ? Ядаж таагаад хариулахад ч гэсэн хоёр юм хариулт байна шүү дээ, сонголт. Jerry шүдгүй байсан уу? Jerry шүдгүй байсан гэж Gen Generation-ы хоёр залуу маань үзсэн байна. Шүдтэй. Хэн шүдгүй байсан бэ гэж асуусан шүү дээ. Хоёулаа шүдтэй байсан. Хоёулаа шүдтэй байсан юм уу? За, танах шүдтэй байсан гэж үзэж байна. За, Jerry шүдгүй байсан уу? За, танах Jerry. Танах Том гэсэн үү те? За, тэгэхээр зэрэг зөв хариулт нь бол Jerry шүдгүй байсан байна. За, ингээд зургийг бүгдээрээ дэлгэцэн дээрээс харцгаая. Тэр ам дотор кекс байна уу? Кекс мөн үү? Би тэр нэг зураасын юу гэж Хошиг. Хошиг байсан байна. Хошигны хэлбэртэй. Jerry шүдгүй байна. Энэ зурган дээр гэж байгаа шүү дээ. Түүнээс би зүгээр ер нь Том, Jerry хүүхэлтэй киноны гэж асуугаагүй. Энэ зурган дээрээс асууж байгаа. За сахал бол сахал дээр танаа баг 4 5 сахалтай. Танах 6 сахалтай гэсэн байгаа. Энэ дээр бол зураасын илүү тоолчих. аль зураасыг? Гэхдээ тэр нэг зураас ингээ хахад доош байсан. тэрийг нэмээд тавьдаг. Jerry ч гэсэн адилхан 4 сахалтай байсан байна. Зураг нүдлэх үе өндөрлөж байна. Зураг нүдлэх үе хүртэл оноонуудыг бүгдээрээ харцгаая. Багууд маань хэдэн оноотой байна вэ? Эхний баг хэдэн оноотой байна вэ? 7 оноотой. За хоёр дахь баг 7 оноотой. Танах 8 оноотой тэргүүлж байгаа юм тий. За танаа дөрөв дахь баг 6 оноотой. Танах тэгвэл бас 6 байна гэсэн үг тий. За тэгвэл 8 оноотойгоор Facebook School клубын баг хашуучилж байгаа юм байна. За дараагийн хамгийн сүүлийн үе болох за ая таах хэсгээр бүгдээрээ уулзгаая. Хөгжөөнцөнгөө чакаг нэвтрүүлгийн хамгийн сүүлийн 4 дахь үе болох ая таах хэсэг эхлэж байна. Ая таах хэсгээр бидний зүгээс бэлдсэн 3 аяыг өгөх болно. Тэрхүү аяыг зөв таагаад болж өгвөл дуучных нь нэртэй ч юм уу те, киноных нь дуу гэдэг ч юм уу те. Арай илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн баг бусдаасаа илүү оноог аваад явах боломжтой. Ялагч баг бол манай нэвтрүүлгийг ивент итгэгчдийн гарын бэлгийг гардах болно. Харин хамгийн бага оноо авсан нэг баг тогтоо сандал дээр сууж өгцгөө хорсох болно гэж байгаа. Монголын ер нь хуучны дуунуудыг сайн сонсч ирсэн хүн байна уу? Хуучны хүн байна уу? Хуучны дуу гэх нь хэдэн яг сонсноос 80-аад оны дуу ч юм уу те 70-аас 80-ад оны дуу ч юм уу те. Айгуу хаа. Нэрийг сайн мэдэхгүй. Одоо нөө дандаа дуунууд coverлдог болцсон болохоор яг хин coverлдог болсон. Гэтэ бас нэг coverлж ингээд одоо хамаагүй хүмүүсийн дууг дуулаад идэг болсон байгаа шүү дээ тий. Тийм болохоор яг хин дуусан гэдгээс жоохон мэдхий байж байна. Одоо зүгээр хамаг бурууга coverлоо чигтсэн сууж байна уу. За тэгвэл одоо бидний зүгээс бэлдсэн нэг аяыг эхний аяыг дээрээ сонсцгоё. Эхний ая ямар ая байх нь вэ? За ойлгомжтой байх аяыг авчи. Хин дуулсан дуу болох ямар нэртэй дуу болох татар мэдээллийг үзэн шүү дээ. Оролцогчдоос авах шүү дээ. Бусд нь бол өргөхөд бэлэн болцсон байна. Танаа багийг л хүлээ гэдэг. Гараараа болчихсон шүү дээ. За. Gen Generation-ы баг дэлхийн ээж гэсэн тийм. Дэлхийн ээж хэний дуу ээж болох вэ? Окей, эсвэл классик дуу. Классик Gen хамтлаг тийм. Нямжав оюун эрдэнэ 2 Бадруугны дуулсан дэлхийн ээж. Дэлхийн ээж.
Бадруугаас гэснэ. Тосон дэлхийн ээж Бадрууган. Бүх хотын дэлхийн ээж гэсэн байна. Та ярьж нэгэн сүүлийн үеийн хүн болов те. Сүүлийн үеийн хүн болов те. Зохиолын дуучлал бөөнөрө дуулаадсан юм чинь тэрнээс зохиолын дуучлал Бадрууган гэсэн нь мөн бахаад. За Бадрууган гэсэн хариултыг хин өглөө танаа баг. За 1 баг, 2 баг, 3 баг илүү төлөхгүй нэг оног авч чадлаа. За аяа авчи. Ер нь бол ойлгомжтой. Аяах ямар ч нэг сонсч байсан аяа гоос тээ. А? Вайлсын аяа ч юм уу те. Хамтлагч билүү, дуучинч билүү. Дуулсан байгаа. Рүүлж аваа баг алтан хавчаар гэж байна те. Манайх бичээгүй шүү дээ. Танах бичээгүй. За таагаад ч нэг юм бичээ. Ноли. Одоо ингэж удаж байгаа сая түрүүн алтан хавчаар гэд хэлүүлсэн юм чинь. Одоо алтан хавчаар гэж өргөх юм шиг өстээрээ. Тийм шүү дээ. За танаа багийг хасчих. За танах алтан хавчаар инээмсэглэл амтлаг гэсэн үү? За танаа баг алтан хавчаар хар шатлаг. Зүрхнийхээ үгийг чамд хэлью гээ. Зүмбилгээ мөрөөдөн суултныг инээмсэглэл амтлагийн зүрхний үг гээд дуу байсан байна. Тэгэхээр айлч баг оноо авч чадсангүй. 3 дахь дууг бүгдээрээ сонсъё. 3 дахь дуу ямар дуу байх вэ? За авчи. Сая ер нь ойлгомжтой болоо явчих шиг боллоо тий. 1 2 3 и Алтан намар киноны дуу мартагдчихгүй намар гинүү. Та ер нь энд оролцож байгаа оролцогчдоос хамгийн залуу нь баха тий. За алтан намар. За хэдийгээр дууны нэр зөв боловч дуучных нэр нь бас чухал байлаа. Дуучны нэрийг бол Зангад гэж зөв хэлсэн байна. Зөв хэлсэн ганц л баг байна уу тий? Бусд нь бол Алтан намар киноны дууч гэдэг юм уу тий? Зөвхөн Алтан намар гэсэн өгсөн байгаа. Бусад 5 баг маань нэг оноотой. Танаа баг 2 оноог авч чадлаа. Юусан оноо илүү тий? 9 оноо авсан байна. За дараагийн 2 дахь сууд дээр сууж байгаа Оюкагийн баг 11 оноо авсан байна. Одоогоор тэргүүлж явна. Дараагийн баг 11 он. Тэнцсэн явж байна. За дараагийн 4 дахь баг 9 оноо. Танах 9 8 оноотой. Хэрэглэгч таны гар дээр хэвлэгдэн очиж байгаа бүтээгдэхүүн нэг бүрт бидний ажлын туршлага, мэрэгжлийн ур чадвар, технологи дэвшил, хэрэглэгч харилцагчдын маань бидэнд хүлээлгсэн мэтгэл, хамгийн өндөр чанар бүх үйлчлэгийг үзүүлэх бидний эрхэм зорилго шингэсэн байдаг. Unipress таны хүссэн бүхнийг сэтгэл танд хүртэл хэвлэнэ. Сайн байна уу? Та англи хэл сурахыг хүсэж байна уу? Бид таныг дэлхийн иргэн болгож, гадаад ертөнцид хөл тамхи, хөтөч таних болох болно. Манай багш нар англи хэлний сургалтаа дэлхийн стандартын түвшинд явуулдаг. Бид тун өөрөм зараг барилаар сургалтаа явуулж, англи хэлийг төрлөх хэрчээ эзэмших боломжийг танд олгоно. Манай цугласнаар та дэлхийн шилдэг ихтэй сургуульд суралцаж, өрсөлдөөн ихтэй ажил эрхлэх боломжтой болох юм. English World. Чакак нэвтрүүлгийн хамгийн бага оноо авсан буюу 8 оноотой багийг одоо шийдэх гэж байна. Шийтгэл бол бидний зүгээс өр болдод 10 үгийг өгсөн байгаа.
тэрхүү 10 үгийг 2 минутын хугацаанд хэлэх ёстой. Чихвчэнд хөгжим явж байгаа. Чихв зүүцсэн байх учраас таны хэлж байгааг сонсохгүй тэндээс. Тэгэхээр зэрэг та ур болдыг хэлж байгааг яг зүгээр амны хайрцгийг хараад таах ёстой. 10 үгийг зөв тааснаар та тогн цохолохгүйгээр босох боломжтой. Байшин. За хэлээд. Цаг явж байгаа шүү. Хэлж мэдэхгүй бол дараагийн үгийн. Монгол дээр. Хэл. Монгол дээр. Мого. За. Дахиад хэлээд. Батун сандал. Монгол улсын газрын зураг. Батун. Алим. Алмас. За. Нэг оноо. Алтарт ихийн одон. Халтар тоглогч. Юу. Халтар тоглогч. Аян. За жоохон идэвхжүүл хүднээс тог олчлоо. За өргөжтэй. Шорайр бэ. Буратино. Хилээд. Мадашаа. Юу гэж вэ? Буратино. Сонгин. Торх. Бэлэн хоол. Бетон. Дасаамөр. Хилээд. Та самар. Дасаамөр. Далаамөр. Бэли. За 3 таасан. Монгол дээр. Яг зөв яваад шүү. Монгол дээр. Монгол дээр. За. Монгол улсын газрын зураг. Таахгүй л болоо та. Монгол юу? Аянг. Буратино. Сонгин. Юу? Сонгин. Бэлэн хоол. Бэлэн хоолоо. Битол. Монгол Буратино. Буратино. Газрын зураг. Монгол улсын газрын зураг. Газар нутаг. Монгол улсын газар нутаг. Газрын зураг. Юу бэ? Монгол улсын зөв. Алтарт ихийн одон. Газар шороо. Их орон. Алтарт ихийн одон. Хилээд. Хадат ихөр. Юу юм бэ? Чингис хаан. Ямар цай? Чингис хаан. Аац. Чингис хаан. Зүгээр хэлээ. Чингис хаан. Жихэрд хаан. Чингис хаан. Жихэрд. Чингис хаан. Дараараа дүрслэхгүй шүү. За дараах нь чи. Мөг. Цасан ширхэг. Зүгээр хэлээ.
Яа. Дуучин. Үсгэлжээ. Дуучин. Дуучин. Пууз. Пууз. Дуучин. Дуучин. Пүүз. Пуулаа. Боксчин. Бодчихно. Боксчин. 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 Чи. Болтоо. Боксчин. Боксчин. Оо энэ ставьчихсан мөн үү? Дараагийн. Туулаа. Цүнх. 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 За. Буу. А. Буу. Суу. Буу. Буу. Миний хамаа ярьдаг тийм буу юу? За. Цаг явж байгаа шүү. Суу. Буу. Буу. Туу. Буу. Түү. Түү. Буу. Ойлгоно. Шулмын байшин. Дууг мэдэхгүй юм чи шулмын байшин мэдэхгүй даа те. За хийдэл. Шулмын байшин. За дараах нь. Сэлэм. Сэлэм. Чихэрэ. Чихвч. Сэлэм чихэрэ. Сэлэм. 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 Чихвч. Хэрэм. Хэрэм. Сэлэм. Сэлэм. Гатуу. 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 За. Сэлэм. Хям. Сэлэм. Салям. Салям. Халим. Халим. Түү. Туу. Пүү. Боксчин. Боксчин. Дуучин. Дуучин. Ус. Дуучин. 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 Туужин. Дуучин. Дуучин. Ой, гараараа дүүслэхгүй шүү. Цасан ширхэг. Шандас. Цасан ширхэг. Цасан ширхэг. Цасан ширхэг. Чингис хаан. Чингис хаан. Шанцай. Чингис хаан. Чингис хаан. Аац. Яагаад Аав. Аац. Хаан. Таац. Чингис хаан. Ууг мэдгүй юм чи. Сэлэм. Сэлэм. Хэрэм. Шулмын байшин. 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 Шулмын. Шулмын. Ям юу нэ? Шулмын. Сүнстэй байшаа. Сүнстэй байшаа. Байшин. Зингээ чаках нэвтрүүлгээс хамгийн бага оноо буюу 8 оноог цуглуулсан Gem Generation багийн тамирчид бодох өр болд Ананд 2 маань сая шийдэлтэй хүлээлээ. Тэгэхээр шийдэл дээр бол 10 үг өгсөн байгаа. Энд бол Чингис хаан, мөөг, цасан ширхэг, дуучин, боксчин, цүнх, луу, шулмын байшин, сэлэм, галуу гэсэн 10 үгийг Анандад өгсөн бол манай нөгөө оролцож болох өр болдод Бэли, Монгол дээл, Монгол Улсын газрын зураг гэх мэт 10 үгийг өгсөн байгаа. Тэгэхээр зэрэг дуу мэдээж чихэнд маш чанга явж байгаа учраас хүний амны хайрцгийг уншихад бас төвхтэй те. Хамгийн өндөр оноо буюу 11 оноог цуглуулж чадсан 2 багийнхаа гишүүдийг бидний зүгээс урамшуулж энэхүү шагналуудыг гардуулах болно. Их дэлгүүрийн баруун талд байрлах Алтай төвийн 5 давхарт байрлах оюуны төвөөс худалдаа авах боломжтой. Тэгээ 2 багтаа олд нөхчээ Dax Karaoke-д нэгэн үдэш найз нөхөд тэгээ сайхан цагийг өнгөрөөгөрөө гэд ялсан багийнхаа гишүүдэд гардуулж байна. Хөгжин цэгээ чаках нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар бүгээр өндөрлөж байна. Өнөөдрийн дугаарт 12 цоглог залуус оролцлоо. Тэгээд эх 7 хоногийн энэ цаг мөчтөө эргээд уулзцгаая. Түр баяртай үзэгчтэй. Баяртай.